За, Астанаар Монголсыг үзгээ явах ч байна. Хөө энэ ч монголчууд байна. Сайн байна уу? Өөрөө монгол хүн үү? No speak. Юу вэ? Монгол хүмүүс байна. Монгол ах шиг байна. Монгол байна. Сайн байна уу? Осоо хөх. Тэнгэрийн монгол залуу. Вау. Монголын залуу юм бидтэй. Хаа өрхөж байгаа лээ өөрөө? Станаа юу? Ямар ажлаар? Ожоо сакс макс вэ, контр чилөө нэг тийм их спорт үзэндээ. Хамгийн нийт юм нь юу өнөөдөр 5 дахь тоглолт болж байгаа. Монголс маань өнөөдөр Аврорад тоглоно. Тэгээ өнөөдөр угаасаа хожин, гэхдээ хожигдох байсан бол одоо бид нэг яагаад Астана яах гэж Астана гэж яагаад гэдэгээс айгу сонирхолтой түүх байх байлаа. Ямар ч тач бид нар итгэж байгаа. Хизээж итгэхээр болно. Хожигдсон ч яах вэ, хоцсон ч яах вэ, ямар ч тач уршаа явна. Өнөөдөр өшөөдөө хожлын төлөө хожчул маш гоё яад үйл шинэ бүрэлдэхүүнтэй маустай дарах. Маус бол ер нь жоохон нухчгаар байгаа. Тэгээд цаашаа амхаа 9Z эсвэл юуд нь юу вэ? За ер нь 9Z-тэй тоглох. Тэгэхээр өгчдөр Falcons-тэй ер нь нэлээд ойрхон тоглож яваад хожигдсон. Гэхдээ long term-ээр бол бид нар тэний ачаар Фуряг хоцсны дараа Spirit-тэй таарсан. Тийм болохоор ер нь бол шүү дээ. Өчигдөр бол Марагийн 300 IQ play байсан баха. Албаар Falcons хожигдож өгсөн. За. Өнөөдөр бол хожин те? Өнөөдөр easy game. Easy 2-1. Easy game GG. За сайн байцгаана уу? Хаа үргэж яваа хүмүүс вэ? Та нар хамт явж байгаа мó те? Ямар бүрэлдэхүүнтэй юу явж байгаа? Сая таарлцсан Монголын бодол дээр санаандгүй. За. Тэр залуу одоо бүр Монгол залуу. Монголоор жоохон таарах байна. Сүгэлдэг гэдэг. Энэ залуу гард магна. Систем чинь Эрдэн гард. Энэ гард байна. Гард магна. Гардаа гэхээр блиц гардаа хоёулаа ирэж байгаа. Хүү таа чин таны бүр аутфит бүр ямар юу юм бэ? Юу өмссөн бэ? Хэдин бэд оруулж болох уу? Дээрээс авахлаад ер нь жоохон хэдин бэ гэд явал хэд болох вэ? За бидний замаа. Очиж байгаад үзэх үү? За ялгаа финал дээр Монголд тоглоод бол бас шүү дээ хэнийг ч харж байгаагүй шинэ гутал авцсан байгаа. Тэгээд за яг уу одоо эхний өдрийн аутфит чи хэдин бэ гэд хийгээд үзье. За нүдний шилнээс ч ихлээ дээрээсээ доошоо хэлээрэй. За нүдний шил юу вэ? Нэг 130 евро байлаа нэг хямдралаар авч ирсэн. За. Тэгээд бүрдэг бэлгийн замаар ирсэн. Энэ бол бэлгийн зам юм. Out to Inaguk. Янагух. Yes. Тэгснэ цамц Lululemon. Хитэр нэг 80 байлоо 90 евро байсан. За. Rockstar-ийн бас бэлгийн зам. Ажлын зам. Ажлын замаар ерөнхийдөө би нэг ажил хийгээд Rockstar-тай нэг Rockstar-ны хэл спонсоршип хийсэн. Үнэгүй реклам явуулчлаа. За Nike-ийн өмнөд энэ яалаа төрсөдрийн бэлэгчид нэг something like that байсан. За. Монголын ядас 10k. За. Баашлаа. Тэгээ бодлоо яг нэг тэр outlet-ээс нэг хямдарсан байхаар нэг 300 евро өдөө нэг 350 билүү тийм аа. За. Зэн. Энэ зүнхэн дотор бол одоо бүр байр байшин юм явж байгаа мó гастай. Гайгүй. Ерөнхийдөө бодлоо. Тэгээд яг айрэл хийх ерөнхийдөө нэг ганц хоёр юмуд явж байгаа. Хамаг ажлын юмнууд явж байгаа. За. Зэн гэдээ дуурайд нийлбэр өмнө гарч ирлээ. Эхний өдрийн аутфит юм байна. Szanowni Państwo, to jest ostatnie wezwanie dla pasażerów podróżujących do ten... Авчирч. Инэ. Харин энэ миний ингэж авах. Яна. Юу хэлтэрэ баригдаад надаа та нар юу бариулж юм? Үгүй юу юм бэ? Өөрөө монгол хүн үү? Би биний хоёлаа ингээд рөөслөд яваад байгаа юм. хинээсэн тодорхой. Тэ. 10-12 тийм автобус. За ер нь бол
онгоцонд нисэж явахдаа Монголс плей-офф руу орсон уу ороогүй юу гэдэг. Бид юм мэдэгдэх юм байна тий. Дөнгөж тэр үед л байдаг. Яа, очоод буугаад шууд яах юм. Спойлердохгүй шүү би ингэ. Яах юм? Аа? Тэгээ яа. Хоцноо мэдсэн бол тэгээд за мэдмээр байна уу заа нэ гэдэг жаа болгоомжтой. Яа шалтгаан интернет код. За, сүүлийн апдейт энэс хойш юусаа үзэхгүй шүү бодол. За юу. Амжилт. Спойлер. Четыре. A few moments later. Эморч дуусна уу? Марагийнхаа амтсуулаа. Йоо, мик авчраагүй юу? Чи өөрийнхөө? А Мика сая орохдоо авдаг гэсэн шүү дээ. Чи шил өгсөн. За. Эхэлсэн юм уу? Эхэлсэн сальтар эхэлсэн. За сайн байцгаана уу. За энэ ч юу болоод байгаа вэ? Өнөөдрийн арга хэмжээний талаар та жоохон нэг танилцуулаач. За сайн байцгаана уу. Барис арена дээр хүлцэн ирсэн байж байна. Тэгээд маргааш каст хийнэ эндээс. Ер нь бол бүх цаг үеийн монголоор каст хизээж STR-ийн тэмцээн аренад хийгээгүйгээс маргааш хийх гэж байна. За залуус юу болж байна? Залуусаа. Гарын бэлэг бэлдэж байна. За би бэлдээ. Хөөх хідөө. Найз нь бэлдээ. Unboxing. Яар хөөх юм бэ? Ямар гоё юм бэ? Стикер. Ой. Мумбай. Best хордоо. Бомбен. Амар гоё. Наа. Тоглолтын зурагтай. Оо, ямар хөөх юм бэ? Then тоглолтын зав. Бас тэг Ямар гоё юм бэ? зурдаг комботой. Йой. And then obviously, dear Hord, thank you for standing with us. We're honored to have you on this journey with us from the Mongols to the Hord. Ямар гоё юм бэ? Одоохондоо нилээн Оо, sorry. Гадар жоохон явж байгаад ирсэн чинь манай босс маань хамгийн баярсан юм. Уучлаарай захирлаа. Оо, вау. Ямар гоё юм бэ? За, супер. За. Миний реакшн жоохон хэтрээд байна. Ямар гоё юм бэ? би өшөөд арена хийчихсэн. Тэгээд reduce Can we Sebastian? Сая хийгээд юу амжуулч өглөөнөөс хойш. Өдрөө яг үндэ хүлээж байгаа л ажил хийж байна. Яасан бэ гэвэл одоо угаасаа компьютер, монитор, гэр дүүлдэг камера дээр бас жоохон ерөөхдөө усаж ирж байгаа. Тэгээд маргааш угаасаа каст хийхэд бэлтгэл хийгээд хамгийн гол нь одоо энэ доор бид нэр зогсоод каст хийх үү, зогсож байгаад каст хийх үү, энэ наан өрөөнөөс хийх үү, гаргашаа хаах үү, тэр сандал дээр суух үү гэдэг ч гэдэг асуудал зөндөө байсан болохоор ерөнхийдөө заримнуудыг шийдэл явж байна. Ялангуяа Хордын гарын бүснүүд гэж 100 ширхэг зөндөө бас бэлдэж тэрнийг бүгдийг нь ухсрах гэдэг нэг тиймэрхүү ажиллагааны зөндөө явуулсан. Пост үгээр зочдтой бэлгэнд өгөх юм уу те? Гарын бэлгэн. Зочдоо бэлэг өгөн бас хүмүүсүүдэд бэлэг өгөн ялангуяа Барис аренад ирсэн
Өөрийнхөө хуваараа ирсэн бас монголчууд байвал тэр хүмүүсүүдтэй бас өгөхөр амаа. Манайч байсан одоо BGL-ийнхэн ч тэр манайч тэр бэлтгэл хийгээд Тийм байна. Нилээн чанга гоё бүх юмнууд бэлтгэл хийгээд байгаа юм байна. өгнөд яриадсан яг камер асгаар шүү дээ ичээд одоо өнг доошлоо гэдэг. Юу өнөөдөр ингэж очоод маргааш явах юм байгаа. Маргааш шууд лайваар явах юм байгаа сте тоёр ч. Чихвч зүүхэд л өөр хүмүүс шүү дээ. Чихэр зүгээр камер өдөөс өөр өнцгт байгаад л OBS дээр стрим дарахад шал өөр хүн гэдэг. Одоо зүгээр нэг simulation хийжээ. Энэ боломжгүй байна уу? Энэ боломжгүй байна. Энэ $300 чихвч байна. Тэ чи $1000 чихвч байна. Бодлоо сайн надаас ч. За тоёр юу хийх ямар төлөвлөгөөтэй байгаа бэлээ? BGL Astana 2026 амар идэж иглээ. Яг зөв ямар гоё танилцуулаад өөрсдөө бас танилцуул. Одоо стример, контент креатор, одоогийн кастер ажиллаж байгаа хорлоо мэл бигээд. За орлоо та баярлаа. Аа. Бидний анхны экспириенс юм явж байна. Үнэн. Хэцүү бас сонирхолтой байна. Яг үндэ анх удаа ингэж ареныг ажиллуулаас кастинг хийж үзэж байна. Өмнө нь болохоор яг студийн журмаар яг каст хийжсэн боловч одоо яг гадаадад анх удаа ирээд яг юм том тэмцээнийг бол бид кастлах гад бэлтгэл ажлыг бол хийж байна. Lexor бол өмнө STR-ийн том тэмцээн хийжсэн. Тэр нь одоо Mesa Nomadic Masters тухайн үед би гэрж ирсэн. За тэгээ мөн дээрээс Heroic байсан, мөн дээрээс хуучны Монгол золон New Монгол гэсэн хоёр бас шоу мэжүүдийг бас тэр үед нь бас хоёр бас цуг байсан. Lexor-оос болж Mesa Nomadic Masters 8 цаг хоцорсон. 13-аас тоглох байсан тоглолт 21-ээс эхэллөө яалаа. Ягаад ч юм уулзах гэсэн чинь тоглолт болоогүй байна гэдэг үү? Бигийн Тавсангийн маус болохгүй нэр. Тэр зурсан. Ямар нэг очиж аа. Сүүлийн 5 жилийн хугацаанд 4 жил лангийн баг 8 7 тэмцээн тайзны каст хийсэн ба. Тэгвэл ариун туршлагатай Тайзны кастны ариун туршлага болон байгаа юм байна. ямар нэгэн entertainment болоо хөгжих талаар бас ариун туршлагатай бий байна. Хамгийн гоё юу гэдэг нэг графинал Виталититэй тоглолт. Албаа дээр бөөнөрөө үзэж байгаа. Угаасаа тухайн үед ч Blast гэдэг тэмцээний эрхэм ESN байсан. Тэгээд яг тэгээд яг каст үнэндээ бүр бүгдийн мэддэг таньдаг метагийн K-ах хүртэл тайлбарлаж байгаагүй. Major final Монгол ганц Монгол баг Major final тоглож байхад тэр каст юм ч одоо Lexor юм ч одоо угаасаа Nothing can fail tomorrow. За next то баярлалаа. 110 болоо их энэ ACK байж байгаа. Дөрөвдөг хийлээ гэж татдаг хийлээ гэж AC наваад гэж хэлсэн юм маань байна. Ичээд зогсчлаа доошоо хараад одоо мөр. Монголын од хүн шүү дээ. За баяр хүргэе. За бэлгэлээ өнөөдөр базаад ялангуяа ингээд нэг юм л дутагдаад байна. Нэг юм дутагдаад байна. За боо юм болж монитор ирэх нүү гэж монитор нэрсэн чи монитор стенд байхгүй. Тэгээд монитор стендийг хүлээж байна. Тэгээд тэр нь ирчихэл тэгээд бид нэр аксет апа хийгээл англиудаа шалгаад тэгээд яг 5 цагийн дараа бид нар яг байсан. Яг нэг юм unfised нэг юм тест стрим асаагаал тэгээд яг чинь та болж ийн үгүй юу гэдгийг хараад тэгээд доон. Камер нэг хоёр л яг гоё. Камер гайгүй асуудалгүй. Камер асуудалгүй. Гол аудио. Шинээр контент хийж үзэж байгаа хүмүүсүүдэд хэлэхэд нэг юм. No one cares about fucking video. Бүх юм бол аудио шүү. Аудио бол 80% хамгийн чухал. Надад ямар ч гоё бичлэг харагдсанаа аудио нь авахаар угаасаа үзэхэд амар төвтэй байдаг. Нөгөө тийшээ бичлэг зураг нь жоохон орон гарan байсан ч жоохон shaky байсан ч гэсэн аудио нь гоё байхад we need to get audio straight. За энэ бүр simulation хийж байна. Ярилцлага интерний. Cool. Sorry, we need to face the camera. We just need to talk. I'm gonna keep on talking bullshit because I don't know. Тоглогчд бас fake тоглогчдод суулгацсан байна. Яг тэмцээн дээр болох бүх үйл явдлуудаа давтаж хийж үзсэн. Тийм байна. Бас 19 цаг өнгөрч байна. Өнөөдөр ингээ ерөнхийдөө өдөржин арена дээр өндөрлөө. Дарга маань
сетапа хийгээд дуусаад. Просто малайж зөвхөн чи тастай үлдэж шууд Ах минь байгаа. Гоё харагцаараа. За окей. За сайхан 15 цаг энэ сайхан өрөөнд байж байжгаад шөнийн 3:10 болж байна. Ерөнхийдөө сетап бол бүгдээрээ бэлдсэн байгаа. Манайх бол сетап бол ёстой амархан ингийн. Тэгээд нэг айгүй сонин яа зарим юмнууд бол амар оверкил байгаа. Одоо нэг жишээ нэг цагаан камер гэвэл 15,000 гэж байгаа. Гэхдээ нөгөө талаас шиг манай аудио одоо юм байлаар жоохон still fucked up байна. Манайхан бол одоо 5 хүртэл өглөө 6 хүртэл ч гэдэг юмудаа бэлдэх байх. Бид нэр одоо угаасаа 6-аас ирэх ёстой. Одоо бид нэр апартмент руу яваад тэгээд нэг 2 цаг унтчаад хөө тэгээд буцаад ийшээ ирээл маргааш 12 цаг дөрөв тоглолт зэрэг бол да ямартай ч гоё байна. Let's fucking go. Маргааш алнаа. Чи нөгөө цонх авах юм.